Гих мэтчлэн тэгээд ийм их зүйлүүдийг хийдэг. Яагаад хийдэг вэ гэхээр сайенс ерөөсөө тийм нэг зөвхөн эрдэмтэд судлаач эднэртэй хүмүүс хийж явах хэрэгтэй зүйл биш. Өөрөөсөө аягүй гоё сонирхдаг хин ч яагаад хийж болдгүй юм бэ? Тэр мэдлгүүдийг хин нэгэн зүгээр сурснараа ойлгосноор амьдралдаа жоон ч хэцүүдийг маш ихээр үлдээж чадна. За тийм байна. Өөр бас нэг хийдэг зүйлнүүд нэг юм байнгын ивэнтүүд зохион байгуулна. За энэ ивэнтүүд нь болохоор яг бидний ийм сонирхлох дуртай тийм янз бүрийн хүмүүсийг ингээд ер нь аль нь шүү дээ таад ирсэн байгаа та нар бол ингээд айгүй авчрах цоглоолгоод айгүй хэцүү хүмүүс гэдэг юм их ба. Янз бүрийн ивент дуудаал өрөөд ирээч яагаад ирээч ийм юм урамшуул зарлаад хямдрал зарлаад ерөөсөө ирдэг байхгүй. Тэгээд эрэхтэн амар баяртай байдээ бид ингээд манатлын олсууд гэж ингээд бодоод үднээс ахуулаад ингээд зүгээр ингээд нөгөө кофе ууж байгаа гэсэн хүмүүсээс ингээд шал өөрөөр орж ирдэг. Нүү даамаа ингээд гайхаад ингээд очиод түрүүн тэр ингээд дизракт юмнаас холдохгүй шүү дээ. Ингээд тойрж яваад тэр номноос нэг юм ном барьж яваад ингээд кофе уугаа гарч ирсэн юм. Тэгээд техник дээр орчуулдаг гараад шүү. Тэгээд сонирхолтой гарч болох зүйлсүүдийг энэ хэдүүлээ өнөөдөр гоё ярилцгаа. Тэгэхээр өнөөдрийг нэг амар тийм лекцэг ч юм уу юу шиг байдлаар битгий хүлээж аваарай. Бос сууж яваа чөлөөтэй янз бүрийн юм агаад хаа чөлөөтэй. Бидний заахаар горилч юм араараасаа хийж байгаа зүйлүүд дандаа өөрийн exploration дээр суурилсан байгаа. Тэгээд би зүгээр хэлэх ёсгоолохтой. Гэхдээ нөгөө true fact-га science cafe-ийн дор суурилсан эссе academy гэдэг зүйл бодохгүй нэгтгэж байгаа. Тэр өөрийн госон гой хөтөлбөртэй гой философитой байх баха. Тэр нөгөө science гэсэн заавал амар шалгалт бодлого бие даалт дандаа дэвтрийн цаасан дээр өрнөд байх. Утгагүй шүү дээ. Одоо дандаа ингээд гараараа хийж туршиж нүдэрээ яаж ингээд шатах юм шатаа, дэлбэрх юм дэлбэрээ, дэвдэх юм нэвдрээд тиймэр байгаа байхгүй. Тий. Одоо нэг юм засцсан юм замаар боловсрол гэдэг системээр байнга явж байхын оронд хажуу тишээ мод руу ороод уул руу ингээд хүн хүссэн замаараа явдаг тийм гоё боловсролыг үүсгэхийг хүсэж байгаа. За. За тэгэхээр хэдүүлээ шууд юунууд руу ороод явах уу? Бодлого руу явж байгаа. Би тоотой холбоотой сонирхолтой бодлого хаана гарч ирдэг амар сонирхолтой төвшөнд ингээд гарч ирээд энэ ямар учиртай юм магадгүй энэ үүсэл хөдлөлтөй холбоотой ч юм уу сонирхолтой яриануд голоорсоо яваад. Тэгээд за тий. За дараагийн эсрэг авах уу. За. Би өөрийгөө танилцуулж намайг Мөнх гэрэл гэдэг нэрээр Science Cafe хамтран үүсгэн байгуулдаг шүү дээ нэг. Пито. За би нэгийг хэлэх хүн. Эйнштейний төрсөн өдөр 3 сарын 14 Питоны эхний 3 орон. За. Өөр нь. Хокинс илүү тийм Стив Хокинг совсон. Зөвхөн тэгээд амиа зоож байгаа энэ өдөр явандаа гэж За тийм байна. Яагаад те шинжлэх ухаанч хүмүүсийн одоо яг бид нар шиг энэ сониуч хүмүүсийн хамгийн чухал дуртай одоо хамгийн их толгойд эргэлдэг асуулт нь яагаад гэсэн асуулт байдаг те. Яагаад Пито төсөөлгүй байдаг юм бэ? Яагаад Питог ийм бутархай хэлбэрт бичиж болдгүй юм бэ? Тэгж та ер нь бодчихсон ер нь юу гэж бодож байна? гурваар хэлдэг юм биш. Би яагаад 3-аар хэлдэг юм бэ? Монголоос 3 гэдэг болохоор Монголтой холбоотой ч юм уу? Бүр манай нийтийн тоолын бүр монголчуудаар нийцсэн байсан юм шүү. Хөндлөчүүд маань. Биш тэгээд толгой 3 чулуу молоо гэж 3 зэгцдэг гэсэн юм шүү. Монголоос ч 314 шүү дээ. 310. Яг үндэ 3 биш залхуу болохоор 3 болгоцсон гэж. Зэмфүү юм. За let's go. За хүрээний уртыг олохдоо за хамгийн эхлээд нэг ийм үндсэн зарчим баримтжилсан юм байна. За нэг тойрог байлаа гэж бодъё бид нар тойргийн хүрээний уртыг олох арга болох мэдэхгүй. Гэтэ олон үнцэгт ч юм уу тэгш үнцэгтийн хүрээний уртыг олж чадна. Тэгвэл энэ тойрог дотроо багтсан квадрат зуръя. Энэ квадратын дотор нь багтсан квадратын хүрээний уртаас энэ тойргийн хүрээний урт бол арай их байж таараа тий. Гадна талд нь бас шүргэгч юм квадрат зуръя. Энэ квадратаас энэ тойргийн хүрээний урт нь арай бага байж таараа. За энэ нь бол Пито гэж хэлэх юм а. Хэрвээ энэ тойргийг бид нар за тооцоогоо эхлэхийн тулд мэдээж тойргийн диаметрийг бид нар эхлээд харьцуулах байгаа учраас юугаар нэгээр авч үзсэн. Тооцоход амар байна те. Периметрийг нь олчвол тэр юу вэ?
тэр утга нь шууд питотой питог илэрхийлэх утга гэсэн. Тэгэхээр энэ хооронд бид нэр дээд доод утгыг нь олох боломжтой болсон гэсэн. За тэгээд дараа нь тэгшүнцгтөр авах бол мэдээж наривчлал нь хангалттай байна те. Энэ дунд одоо маш их зай байна те. Энэ зайг аль болох бага болгохын тулд наривчлалтай болгохын тулд за Архимед болохоор саяны тойрог дотор багтж байгаа энэ олон үнцгтийн тоог нь нэмж эхэлсэн те. За тэгээд квадратын дараа бол 6 өнцгтөөс эхэлсэн. 6 өнцгт дүрс маань өөрөө маш гоё дүрсэн байна. 6 өнцгт дээр бид нэр 6 өнцгтийн нэг талын утыг олохдоо маш амархан олж болно. Гурвалжны төсөөтийн шин чанарыг ашиглаад бид нар энэ тойргийн диаметрийг нь нэг гэсэн те. Тэгвэл энэ тойргийн радиус нь 1 байна. За тэгэн гут радиус нь за энд за 2-ны 1 юм байна. 2-ны 1 юм байна. Тэгвэл энэ 6 өнцгтийг өөрөө өнцгүүд рүү тойргийн төвөөс шулуун татаад энэ өнцгүүдийг нь холбох юм бол энд нь одоо зөв гурвалжингууд үүсдэг. Зөв гурвалжингийн болохоор бүх талуудын харьцаа тэнцүү байгаа учраас энэ 6 өнцгтийн маань талын урт нь бол энэ тойргийн радиустай тэнцүү юм байна гэсэн гаргалгаа гарч ирсэн. Тэгэхээр бид нар энэ тойргийн 6 өнцгтийнхөө нэг талыг нь мэдчихвэл хүрээний уртыг нь талын тоогоор нь үржүүлээд шууд олж болно гэсэн үг тийм. Тэгэхээр энэ нь цэний тэгшүнцгтөр одоо квадратыг дотор нь багтсан квадратаас арай нарийн тойргийн урт руу төгсөө ойлголт болно. За энийгээ үргэлжлүүлж сайжруулахын тулд 6 өнцгтөө дахиад 12 онцгт болгож задлсан. За инхийн тулд за яг нэг талыг нь тэнцвэх бах. Шулуун татаад за тэгээд бид нар сая энэ 6 өнцгтийн нэг талын уртыг S1 гэсэн бол энд үсэж байгаа 12 өнцгтийн нэг талын уртыг S2 гэж тийм. Тэгвэл энд хамгийн гоё нь болохоор 6 өнцгтийг бид нар өнцгийнхэн тоог нэмээд одоо ингэж шулуун татхад зөв гурвалжин биш маа гэхэд дандаа тэгшүнцэгт гурвалжингууд үүсээд байдаг. Одоо энэ бидний олгож байгаа энэ S2 гэдэг талыг одоо харах юм бол энэ нэг жижиг тэгшүнцэгт гурвалжин үүссэн. Үгүй тэгшүнцэгт гурвалжин үүссэн. Энд Тэр хоёроо огтлцсан яг энэ жижиг энэ хэсэг дээр тэгшүнцэгт гурвалжин үүссэн. За тэгэхээр бид нар за эндээс энэ хэсгийн уртыг за радиус гэж мэдж байгаа 2-ны 1 гэж мэдж байгаа. Тэгвэл энэ дээр энд нэг жижиг үүсэж байгаа энэ эрчмийн уртыг B гэж авч үзье. За хамгийн эхлээд энэ талыг нь энэ S2 гэсэн 12 өнцгтийн талын уртыг олох томьёог зүгээр Пифагорын энгийн теоремоор бичих юм бол S2 гэдэг бол язгуурдоо саяны энэ жижиг B квадрат дээр нэмэх нь S1-ийг хуваах нь 2-ын квадрат гэсэн. За бид нар S1-ийг мэдж байгаа гэхдээ B-г мэдэхгүй те. Энийг жижиг хэрчмийн уртыг мэдэхгүй. B-г бид нар олохын тулд юу гэж харах вэ гэхээр B-г мэдэхгүй ч гэсэн бид нар энэ B-г агуулж байгаа энэ урт үндсэн том хэрчмийг мэдж байгаа. Энэ нь болохоор радиус шүү. За радиусаас хасах нь энэ радиусыг 2 хуваасан энэ эрчмийг нэгийг нь А гэд нэрлэжээ. Радиусаас хасах нь А хэсэг гэсэн. За бид нар Б-г олохын тулд радиусыг мэдж байгаа. Тэгсэн чинь ихтэй А-г мэдэхгүй тийм. А гэсэн энэ тойргийн төвөөс за энэ цэг хүртэлх шулууны эрчмийн уртыг мэдэхгүй. За ихтэй А гэдэг талыг олоход бид нарт дахиад нөгөө Пифагорын теорем нэрэ том гурвалжин дээр хэрэг болно. За тэгээд А гэдэг
тал нь болохоор Пифагорын теоремоос ороод радиусын квадратаас хасах нь хоёрны S1-ийн квадрат юм аа гэсэн. За ингээд биднэрт А талыг олоход шаардлагатай бүх юм тодорхой болсон. Радиус бол 2-1 S1 гэдэг тал нь бол мөн 2-1 байсан тий. За ингээд бид нар орлуулаад тооцоод үзэх юм бол А гэдэг тал нь 0.433. За ингээд бас үргэлжлсэн тоогоо. За Б гэдэг талыгаа одоо эндээ орлуулад олох юм бол 0.667 гэдэг тоогоор нь. За тэгээ S2 гэдэг талыгаа цагаад энэ томьёонд орлуулад олох юм бол 0.258 гэдэг энэ тоолно. За тэгээд энд үүссэн 12 өнцгтийн талбайгаа бид нар периметрийг нь олох юм бол за 2 гэдэг хэлж байна. 300-ны за 12-ыг энүүгээр үржүүлвэл хэд вэ? 0.1000-ны 2588. Аха. За нүг P-тоотой ойролцоо тоо хараад ирсэн тий. За тэгээд энэ зарчмаар бид нэр одоо 6 өнцгтийгөө 12 өнцгт 24 өнцгт гих замаар одоо хэдэн ч олон өнцгт болгож энэ наривчлалыг нь ахиулж илүү одоо энэ тойрогтой төстэй дүрс тойргийн өндөө хэлбэрлүү ойртуулж олон өнцгт болгож периметрийг нь олж болох юм аа. За гэхдээ бид нэр энэ зөвхөн тойрог дотор багтсан 6 өнцгтийн хувьд ярьсан учраас энэ зөвхөн за P-тоонд хүрэхгүй мөртлөө P-тооноос нэг арай бага утга байгаад байна тий. За тэгвэл нөгөө талдаа P-тоон хамгийн ихтэй хэд авах юм бэ гэдэг асуултыг дахиж гаргаж ирэх юм бол бид нэр тойргийнхоо гадна тал дахиад шүргэл 6 өнцгт байгуул хэрэг болно. За тэгээд энэ гадна талынх нь 6 өнцгтийнх нь болохоор периметрийг олоход өмнөхөөсөө амархан гурвалжны одоо төсөөтэй за байж тооцоог нь хийхгүй зураал өргөж байна. За энэ дээр болохоор за энэ бидний саяны олсон за энэ дээр болохоор саяны хараар зурсан бидний анхны олсон мэдэгдэж байгаа радиус маань биднэр дээр радиус дээр энэ Б талын уртыг сая олсон тий. Тэгэнгუთ энэ нь өөрөө сайн анзаарах юм бол энэ дагаа гурвалжин нь гадна талдаа дахиад нэг арай том төсөөтэй гурвалжин үүсгэсэн байгаа. Тэгэхээр энэ Б тал нь бас энэ дээр ч гэсэн мөрдөгдөж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ талын уртыг мэдчихэж байгаа юм чинь энэ гадна талын багтсан 6 өнцгтийн одоо талуудын уртыг мэдэх боломжтой болсон гэсэн. Энэ зарчмаар бодоод P-тооны дээд доод утгыг Архимед болохоор хамгийн дээдл нь 96 өнцгтийн хувьд тойрог дотор багтсан 96 өнцгт, тойргийн гадна багтсан 96 өнцгтийн хувьд P-тоон хамгийн багадаа 3/10,000-ны 1408-аас их. За тэгээд 3/10,000-ны 1428-аас бага юм байна гэсэн хамгийн анхны наривчлалтай утгыг гаргаж ирсэн. За баярлалаа. Одоо үзвэл эрдэмтдийн нэг юм хэд хэдэн үнцэг тоогаад байна. Грек Ромын нэг хэсэг үе байгаа. Одоо тэр нөгөө 400 жил өмнө одоо 1600 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр хэсэгт нэг юм нөгөө Джон Сойдер гэж нэг бичсэн дайдаа. Тэгснэ нэг юм dark age гэдэг нэг харахгүй руу яваад шүү дээ. Юм устаасан шатаасан их нүүдээ бидний нөлөөлж байсан байж магадгүй манай өвнөр хэлээ. Араас нь болохоор мөнгөний үеийн нөгөө Ренессанс гэдэг сэрэн малтын үеэс хойшоо одоо тэнгууд
нөхдүүдийн бичсэн үлдээсэн юмнуудыг харж байгаа нөгөө Ньютон гэдэг ус унж харж байгаа дараагийн тооцоо гэж үздэг байхгүй. Ньютон, Лейбниц хэд хүмүүс байна тийм. Тэгээд дараагийн болохоор бүр шинэ үеийн эрдэмтэд тэгээд дэлхийн 1-2 дайны үед байсан үеийн нөхдүүд байна шүү дээ. Тийм Оппенгеймер, Айнштайн, Бор гэдэг тийм. Гурван нэг тийм том алхмуудад хуваах юм байна. За.